Здравствуйте, ребята! Цель нашего сегодняшнего урока – говорить о принадлежности предмета, используя форму родительного падежа, значит падеж номер 2. Отвечать на вопросы чей, чья, чье и чьи. За энэ дөрвөн асуулт маань монголоор болохоор хэний гэдэг асуулт байгаа. За хэний гэдэг асуулт маань өөрөө орос дээр дөрвөн янзаар тавигддаг. Эр хүйс дээр чей, эм хүйс дээр чья, эрс хүйс дээр чье, олон тоон дээр чьи байдаг. За в конце урока мы с вами сумеем употреблять выражения типа «чье это произведение?» Это произведение Льва Николаевича Толстого. «Чей это учебник моего друга». За энэ дээр ингээ авч үзэх юм бол произведение гэдэг үг маань өөрөө средний род учраас мы используем вопросительное слово «чье». За тэгээ это произведение кого? Толстого. За чей это учебник? За учебник это существительное мужского рода. Тийм учраас бид нэр чей гэдэг асуултыг хэрэгжилж байгаа. Это учебник моего друга. За учебник кого друга? За энэ нөгөө нэг чей гэдэг асуултанд бид нэр хариулахдаа друг гэдэг үгийг бид нэр родительный падеж буюу 2 дугаар ялгал дээр хэрэглэнэ гэсэн үг. За чей мужской род. Мы используем вопросительное слово чей из существительного мужского рода. Например, дом, телефон, чай, отель. За ихэвчлэн орос хэлний эр хүйсийн үг маань гийгүүлэгч хагасын зүйлийг тэмдэглэж төгсдөг тийм. За чья существительного женского буюу эм хүйсийн үгүүд кошка, тетя, кровать. За энэ дээр нөгөө нэг совпадение байна тийм үү? За ижилхэн зүйлийг тэмдэглэж төгсөж байгаа. За мы должны их проверять с помощью словаря. Бид нөгөө тойл бичиг ашиглаад энэ ямар хүс вэ гэдгийг тодорхойлоод өөрсдөө шууд чийжлэх ёстой гэсэн. За энэ нөгөө нэг есть слова оканчиваются на а и я, но эти слова мужского рода. Например, папа, дядя гэсэн үгүүд байгаа. А яагаар төгсөн мөртлөө эрэгтэй үнийг зааж байгаа учраас бид нэр шууд яг гэхээр эр хүслүүгээ авдаг гэсэн. За чье средний род. Окно, кафе. В основном оканчивается на о и е. Слова множественного числа буюу олон тоо. За телефоны, кошки, дома. За олон тоог үүсгэхдээ ихэвчлэн бид нэр и авдаг. За тэгээд некоторых случаях агаар бид нар олон тоо үүсгдэг байгаа. За на этом таблице мы можем увидеть окончание мужского и женского рода в родительном падеже. За эр хүйсийн үгүүд маань родительный падеж дээр я гэсэн төгсгөлүүдийг авдаг. За жишээл студент, студента, музей, музея, Николай, Николая гэх. За тэгвэл женский родын үгүүд маань и төгсгөлүүд авдаг. За жишээлбэл сургууль гэдэг маань школа, школы, ручка, ручки, книга, книги гэж байгаа. За энэ асуултыг таад маань бичлэгний доор оруулах хэрэгтэй байгаа. За образуйте словосочетание гэж байна. За бид нар яах вэ гэхээр холбоо үүсгэн. За кафе, за тэгээ в скобка университет гэдэг үг байна. За бид нэр харин университет гүйвэлэгчээр төгссөн эр хүйсийн үг. За тэгэхээр родительный падеж дээр бид нар аг авна гэсэн үг. Кафе университета их сургуулийн кафе гэсэн үг. За энэ маань болохоор манай Монголын харьяалахын чий ялгал үүсэж байна гэсэн үг. За та хэд маань энэ 8-ыг өөрсдөө хувиргаад за бичснийгээ багшлуугаа апплод хийгээд ороод илгээгээрэй. За всем спасибо за внимание.